Hello. За миний шинэ бичлэг тавтай байрал. Би дөнгөж сая нэг бичлэг хийгээд дуусгачлаа. Одоо ингээд хоёр дахь бичлэг рүү орж ийн. Миний анхны гэдэг бичлэг. Би анх удаага гэдэг бичлэг. За, энэ бичлэгний санааг би өмнөх бичлэгээ хийж байхдаа гинт олсон. Тэгээд гинт хиймээр санагдаад гинт хийхээр шийдээ. Тэгээд та нартай авчирж ийн. За, анхны. За, энэ хариулаад би шууд юун дээр Google-с хайгаад My First Time гэдэг юм хайгаад тэгсэн чинь хамгийн ихэнд гарч ирсэн нь болохоор Tag Questions гэдэг сайтны 56 фан миний анхны гэдэг асуултууд гинэ. Тэгээ энэнд шууд хариулах хэрэгтэй шүү гинэ. За тэгтээ би энэ дээр штэ би нэг ч хараагүй шүү заяа. Үнэхээр би 100% баттай эхэлж байна. Би нэг ч хараагүй. За. Өглөөсөө шалгадаг хамгийн ихний аппликейшн юу вэ гинэ? Instagram баха. Тийм. Instagram биш бол YouTube баха. Тийм. За, дараагийн асуулт. Хамгийн анхны хугарсан яс. Би ясаа хугарч үзээгүй юм байна. Гэхдээ нөгөө нэг юу яаж үзсэн. Мулталж үзсэн. Хугарч бол үзээгүй. За анхны мейкап гинэ. Анхны мейкап биш дээ минийх нэг хөмсгний юу байсан бэлүү? Хөмсг биш байсан баха. Анхны мейкап нэг юм консилер шиг юм байсан юм шиг байна. Тэрийг манай ээж надад авч өгчээсэн. Тийм. Анхны онгоц гинэ. Онгоцон сууж үзсэн анхны удаа болохоор хаашаа байсан болов? Хятад руу исэн болов. Би бүр жоохон байхдаа хятад руу ээж автаа явж исэн зургууд байдیں۔ Тэгэхээр тэр ээж магадгүй. Биш юм болов? Сайн мэдэхгүй байна. За гэртээ бас сургууль дээрээ got in trouble болж исэн гинэ. Буруу юм хийжсэн гэх юм уу? Гэртээ би нэг удаа манайх нэг давхарт амьдардаг байсан аахгүй юу? Тэгээд ахтайгаа цонхоор орж байгаа амар загнуулчихсан. Та тулгаач юм уу? Хаалга багч хаалгаар орж гараач гэх. Тийм, тэрийг санаж байна. За анхныхаа удаа мейкапыг хийхийг зөвшөөрсөн үе гинэ. Би ер нь мейкап ерөөсөө ашигладаггүй байсан шүү дээ. Би мейкапыг гүйштэй 11 дугаар ангид ашиглаж эхэлсэн үү? Тийм амар юм уу? 10 дугаар анги юм уу? Тэр хавцаа. Тэгээ манай ээж аавных амар бити бод гэдэггүй байсан. Бодвол бодаал гэдэгсэн. За миний subscribe хийсэн анхны YouTuber гинэ. Jeffree Star гэж магадгүй. За ганцаараа шопинг хийсэн үе би мэдэхгүй байна. Санахгүй байна. Анхны найз охин найз залуу. Нэг залуу байгаа. Тэгтээ би хин гэдгийг хэлэх юм уу? Нэг ширхэг залуу байгаа. Анхны машин би машинтай байж үзээгүй. Анхны celebrity crush гинэ. Zac Efron байсан болов? Тийм. За анхны хоол хийсэн. Би ер нь багасаа ээждэг амар их хоол хийдэг байсан болохоор тэрийг санахгүй байна. Анхны crush ахиж гарч ирээд ах юм. За анхны утас би нэг Nokia-тай ээж утсан. Samsung гэсэн. Нэг Samsung гэсэн шүү дээ. Samsung шийдэр чи юу лээ? Nokia байсан болов нэг юм жижигхэн. Тэгээд ингээд дээш болдог. Тэгээд би тэрийг нэг удаа сургуулийнхаа цонхны тавцсан дээр орхио авсан чинь манай ээж чи арай уц барих болоогүй байна гингүүтээ би 4-р ангид байсан юм уу 3-р ангид байсан юм уу. Тэгээд ээж чи уц барих болоогүй байна гэдэг миний уцыг хурааж авчихсан тий. Анхны үнсэлт гинэ. Анхны үнсэлт дээ штэ. Тоглоом тоглож байгаад болж исэн. Тэгээд би нөгөө жоохон виралэг байсан болохоор тэргээ би ерөөсөн нуудгүй тэрүүгээрээ бахархдаг гэж үг. Тийм учраас тэр намайг ингэж ийм хүн болоход хүргэсэн байх. Тэгээд ерөөсөн анхны үнсэлт гэж байхгүй байжгаад нэг тоглоом тоглож байгаа. Тэгээд шийтгүүлээд үнсүүлчихсэн. Тийм. Тэгтээ зүгээр За анхны айц гэнэ байхгүй штэ. Их сургууль дахь анхны найз манай Софи манай их сургуулийн анхны найз. Нэг шар устай охин байж тээ тэр. За анхны зүрх
heartbreak. Анхны найз хэлсэн билүү дээ бодвол. За анхны Instagram-ын пост гэнэ санахгүй байна уушлаарай. Эсвэл нэг юм туул голын ирэг дээр авцсан зураг байдаг гэсэн билүү. Битгий наад туул голын зураг амар их байдаг гэсэн. За анхны интернетийн activity гинэ бас санахгүй байна. Би тэгтээ Facebook нээжээс анхны хүмүүсийг дэгэсэн юм аа. Ангидалаа анхны хүн байсан баг. За анхны ажил Maxima гэдэг компанид интервьюер хийсэн бол миний анхны аль биесны ажил гэсэн баха. Тэр нөгөө ингээд улс төрийн болон нийгмийн судалгаа хүмүүсээс асуугаад ингээд айлаар тогшоо явдаг гэсэн. Тэгэл тэр гишүүнийг та юу гэж бодож чинь, энэ гишүүнийг та юу гэж бодож чинь, 1-5-ын оронд ингээд юу яануу энэ тэгэл явдаг гэсэн шүү дээ. Монголд оюутан бах та. За анхны хэл мэдээж миний монгол хэл. Гэхдээ би монгол хэлийг 1-р ангиасаа хойш ерөөсөө үзээгүй. Би монгол хэлийг ер нь монгол хэлээр сайн уншиж бичиж чаддаггүйгийн учир нь гэхдээ одоо гайгүй чаддаг л та. Гэхдээ яг ингэж амар граммартай бичиж сурсан 6 дугаар ангитай. Би 6 дугаар анги хүртлээ нөгөө нэг цэвэр орос сургууль байсан болохоор 1-5 дугаар ангийн бүх хичээл зөвхөн орсоор ордог байсан. Би монгол хэлний нэг ч хичээл үзэж байгаагүй. Тэгээд 6 дугаар ангиас тэгэхэд нөгөө нэг H1N1 гээд вируснаас болоод нэг карантинлсэн шүү дээ хүүхдүүдийг нэг сар. Тэр сар манай ээж аав намайг юуны монгол хэлний давталханд өгөөл. Тэгэл би сарын дотор монгол хэлээр гайгүй бичиж уншдаг болсон юм да. Тэ. За миний анхны хайр гинэ. Яа за мэдгүй. Анхны тижээр амтан загас байсан болов. Жохон байхад манай гэр загас өгсөн шүү. Гэхдээ тэр загас хөөрхөн амтан удаагүй л дээ манай гэрт. Ягаад юм бэ? Тэ. Гэхдээ тэрний дараагийн яг жинхэнэ тижээр амтан бол манай happy манай нохоо. Тэгээд та нарт би Монголд очихоор үзүүлнэ. За анхны piercing гинэ мэдээж миний энэ гол төв эрэг төв энэ piercing. Тэгээд энийг би жоохон байхад ээжтэй явж байгаа буудулчихсан. Тий. Тэгээд тэрний дараагийнх нь болохоор яалтчгүй. Энэний дараа би энд нэг piercingтэйсэн. Тэгээд энэ хоёртаа ингээд хос эмэг зүх дуртайсэн. Тэгсэн чи ээж аминаа ч арай хитрхи их харагдаад байна. Нэгийн тайл гэхээр би энийгийн тайлаар тэгээд энийг нь үлдээсэн. Тийм түүхтэй байгаа. Анхны хараалын үг гинэ. Та нар итгэхгүйж магадгүй. Гэхдээ би 10 дугаар ангидаа жоохон хараал хэлдэг байсан. 10 дугаар ангидаа тийм хэдэн октод нийлээд тийм. Тэгээ 11 дугаар ангидаа ороод болцсон. Тийм. Муухаш. Октодоо бити хараал хэлээрээ. Зүгээр 10 дугаар анги 10 дугаар анги 9 дугаар ангидаа та нар кул юм шиг ингэж хараал хэлэх гэж оролдож магадгүй. Гэхдээ бити тэгээрээ гуйчин no. Please don't. Тийм. Өнөөдөр бодсон хамгийн ихний бодол гинэ. Яа яаж босноо гэж утсан. Дахиад нэг 10 минут унтчмаарай гэж утсан. Би өнөөдөр 5 цагаас гарах ёстойсэн болохоор 4-өөс сэрсэн. Тэгээд 6-аас ажилласан. Тий. First time on a plane, first time on a ship. Усан онгоцон дээр суусан анхны удаа. Сүхбаатар. Усан онгоцон дээр сууж идсэн. Бүр жоохон бахта хөсгөл нуур дээр, далай дээр ямар ч гэсэн тэнд ингээд юу жоохон бахта гэр бүлийн аяллаар яваад тэгээ сууж исэн. Тэр анхных баха. Тийм тэгж бодож байна. Богоон цус анхны удаа санахгүй байна уушлаарай. Анхны тоглоом бас санахгүй байна уушлаарай. Анхны твит би Twitter ашигладаг. Анхны YouTube видео гинэ. Миний анхныхаа easy-г авч исэн бичлэг байдаг. Тийм. Анхны easy-гээ авч исэн тэгээд тэрнийхэн дараа дэглэм хийсэн байсан болохоор дэглэмийн дараах анхны хоолоо идэж байгаа тийм бичлэг байдаг. Онлайн profile picture гинэ. Profile picture штэ миний. Санахгүй байна. Би бас тийм юм жоохон анзаархаа болцсон. Тэгэл байжлаг. Тэгээд тийм болцсон. Айсан анхны ном гинэ. Би нэг вампирны тухай ном орсоор уншиж ирсэн. Жоохон байх та. Тий. Гэхдээ тэр ерөөсөө нөгөө нэг юу Twilight байгаагүй жоохон өөр вампирны тухай. За анх очсон концерт гинэ. Мэдээж манай болд ахын концерт байсан.
Би жоохон бахта одоо ч гэсэн баг болдгийн улаан ногоон ягаан пен байлаа штэ. За үзсэн анхны кино санахгүй нуушлаарай. Өнөөдөр ярьсан анхны хүн ажил дээр л нэг хүн байсан бэлгүй. Миний зүрхийг шархлуулсан анхны хүн мэдэхгүй штэ. Ямар нэгэн гоё юм болохоор хамгийн түрүүнд хинлөө яриг бичдэг бай гинэ. Гэрийнхэн лугаа бичдэг. За өглөө босоод хийдэг хамгийн ихний юм гинэ. Би бол уцаа шалгадаг баха. Эннээсээ жоохон салах хэрэгтэй. Өглөө босоод уцаа шалгамааргүй байна. Анхны удаа согтсон гинэ. Уудгүй штэ. Уудгүй. Юу яриад байгаа? Юу шартал штэ такой. За. Анхны удаа айлын тонсон гинэ. Найзандаа хонсон. Би ер нь жоохон бахтай найзандаа хонох жоохон дургүй байсан штэ. Мэдгүй ерөөс чаддаггүйсэн. Тэгээд орой болохоор ээж аваагаа яриад ээж аваа намайг ирээд авчих тэхүү гэл тэгэл авалчдагсэн штэ. Тэ. Анхны очиж үзсэн хурим гинэ. Манай cousin гэх юм уу? Ээжийн хичээн хүүгийнх нь хурим. Анхны парти гинэ. Парти гэж бүр яг жинхэнэ шоу хэлээд байгаа юм уу? Анхны шоуд л тэгүү. Анхны шоуд л дээ штэ. Би жоохон late bloomer ахгүй юу? Одооны хүүхдүүдэд тэгэж хэлүүлж их шиг яана би тийм амар хөгшин болцсон юм уу? Үгүй л байх хэвээр доо. Би ч жоохон хүүхэд штэ. Бас өөрийн эрхэндээ. Гэтэ миний анхны шоу биш штэ. Миний санаж байгаагаар би 11-р ангид байсан юм уу? 10-р ангид. 10-р ангид байсан юм байна. 11 юм уу? Ямар ч гэсэн би Монтуркд байсан. Тэгээ миний санаж байгаагаар ямар ч гэсэн би доктор хайранд байсан. Тэгээ доктор хайрнаасаа би хамгийн сайн найзтайгаа оргоод ч явах вэ. Тэгээд явангуудаа би ээжээрээ яриулаад юу найзандаа хонжоогоо шүүгээ юу сургуультай хэлүүлээд тэгээ манай тэр найзын ээж нь өөр нэг найз олж тэгэж залгаад тэгээ ямар ч байсан явчаад амар бэлтэж оройн гарч яваал тэгээд нэг гуруула шоудж байгаа хгүй юу? 3 охин. Тэгээ гуруула шоудчаад нэг нь хараад тэгээ би найзтайгаа дотор хайрныхын би чинь дотор хайрлуугаал явна да өглөө харих газаргүй юм чи ямар гэртээ яваад оролтой нэш. Тэгээ бид хоёр үрээр юулгаа сургууль руугаа яваад тэгээ орсон чинь онгорхоо байна. Тэгэхээр манай дотор хайрны хаалга анги 2 өөрөөс ахгүй. Ангин дээр дотор хайрны одоо ангин 4 давхар дотор хайрны ордог нь болохоор 3 давхарт ч үлээ. Бид хоёр дотор хайрны хаалгын дээдлийн давхар руу ороод нэг хоосон анги руу орж партн дээр ингэж унтаад партн дээр ингэж унтангуудаа үүрээр дотор байрны хаалга нэгдэнгүүт нь доошо бууж 2 нойрмог юм юугаа форм өмсөд тэгэл хичээлдээ суусан да. Суус юм уу унтсан юм мэдэхгүй. Тэгэл анхны миний шоудалт тийм байла. Хурд хэтрүүлсэн анхны удаа гинэ. Хурд хэтрүүлж байгаагүй. Зодонд орж исэн анхны удаа гинэ. Би зодонд орж байгаагүй. Зүгээр ах トゥ нартайгаа л ноцолддог байсан баг. Гэхдээ яг ингэж зодонд орж байгаагүй. Гэхдээ би хүмүүст ингэж зодонд орж исэн гэж ярьдаг. Яг тэгэхээр миний уруул дээр юм сорив байдаг байхгүй цохилсан юм шиг. Би тэг хүмүүст амина чи ягаа юм соревтай юм гэхээр зодтолцсон намайг ингээд цохиод авангуут нь миний ингээд уруул сэтрээ тэгэнгүүт нь би өөдөөс цохиод мохиод тэгжсэн. Гэхдээ би боксонд явж исэн. За тиймэрхүү. Би уруул сэтэлсэн гэснээс уруулаа би 2 удаа сэтэлчихсэн шүү дээ. Таарт харагдах нь нэг сариуны дагаа нөгөө сариуны доороо доор байгаа нь ерөөсөө оёагүй. Энэ нь болохоор оёотой.
Тэгээ оюутай сорвын гаднаасаа нэг оюутай, дотроосоо хоёр оюутай. Тэгээ энэс болоод миний уруулны доотлынх нь энэ хэсэг нь энээсээ жоохон нэг тийм өөр хэлбэртэй байдаг. Тэгээ ингээд ерөөсөө symmetrical биш. Тэгээ хүнд хэлэхээр анзаардаг, хэлэхгүй бол хинж анзаард өндөө. За баярлаа. First time tag questions гэдэг бичлэг байлаа. Баярлаа. Баяртай. Дараагийн бичлэг хүртэл баяртай. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Баяцгаа. Чус, пока-чка, чао. Но я и раз, и два, и три. Юу гэдэг лээ. За чус.